Дэг хичээлтэй би муу хараад эзэн газар дүүсэн нэвтрэмэн харах. Бичлэг хийж байгаа шүү дээ. Хамгийн цан байцгаанууд гэрийн удаагийн бичлэгээр би та бүхэнд саяхан буюу 9 сарын 19-нд нээлттэй хийж бүх кино театруудаар гарсан татвар уран сайхны киноны талаар өөртөө төлсөн сэтгэл буюу ревивийг хүргэж чинь би ямар нэгэн кино шүүмжлэгч биш. Гэхдээ татарын дуунуудыг бол багасаа сонсож өссөн. Тэгээд саяхан кинон нээлттэй хийгээд гарсан болохоор нь үдсэн. Тэгээд бүр удаа үдсэн байгаа. Тэгээд яагаад удаа үдсэн бэ гэхээр маш сонирхолтой санагдсан. Учир нь энэ кино бол намтарчилсан уран сайхны кино. Тэгээд бүр өмнө нь болохоор яг татарын 20 жилийн ой дээр эднэр маань өөртөө олон ангитай кино гэж ярьж ийсэн мөртлөө бүрэн хэмжээний нэг ангитай кино гаргасан байсан. Тэгээд маш сонирхолтой. Татар хамтлагийн дуунуудыг ихэнх нь мэдэх бах. Надаас дээшээ үеийнхэн ихэнх нь мэдж байгаа. Надаас доош үеийнхэн нэг сайн мэдэхгүй гэж магадгүй. Тэгээ миний үеийнхэн бол багсааг мэдэх ёстой. Бусдын хайрыг хүндэл ардын баг шигэл. Тэгэл янз бүрийн маш олон дуутай. Тэгээ 2 3 цомогтой 2003 онд үүсгэн байгуулагдаад одоо 22 жилийн нүрийг үзэж байгаа 3 гишүүнтэй хамтлаг байгаа. Тэгээд энэ 3 гишүүнтэй хамтлаг болохоор бүр анх 4 гишүүнтэй байж байгаад нэг гишүүн нь цэрэгт яваад тэгээд бүр мөсөн хамтлагаасаа ерөнхийдөө гараад хувийн амьдралаа бодоод явсан байгаа. Тэгээд тэр тухай энэ кинон дээр өгүүлж байгаа байхгүй ерөнхийдөө юм намтарчилсан. Тэгээд адал явдалт ингээд тэ хүний ингээд уйлж болох, тэгээд баярлж болох, ингээд огшиж болох бүх юм сэтгэл хөдлөлт тэдний туулсан 20 хэдэн жилийн өмнөх түүхийг Улаанбаатар хотын нийгмийг ингээд хүмүүсийн амьдарч байгаа нийгэм тэгээд яаж одоо ийм хамтлаг бий болсон бэ гэдгийг харуулж байгаа кино байгаа. Тэгээд та нар өөрсдөө үзчихэж ерөнхийдөө бол яг юу болж байгаа вэ гэдгийг харин би спойлт юм бол болохгүй байгаа. Тэгээд би хамаагүй юм ярих гэхээр бас та нар угаасаа мэдж байгаа. Тийм би Монгол гэрт амьдардаг ямар нэгэн байшинд өрөөнд бичлэг хийх боломжгүй учраас энэ камерны ард та нар харахгүй маш олон нүднүүд намайг харж байгаа байхгүй. Тийм болохоор зүгээр 50 үзцгээ би миктэй болохоор гайгүй байх. Тийм байх гэж бодож байна. Болоогүй. Яг бодит хүмүүсийн туулсан амьдралыг гаргаж байгаа кино гэдэг утгаараа бас амар сонирхолтой кино гэж хэлж болно. Тэгээ яг бүх үйл явдлыг ярих гэдэг гэрийн кинонд спойл болох гэдэг болохоор та нар өөрсдөө үзэх хэрэгтэй. Ялангуяа одоо орчин үеийн яг миний үеийн Gen Z үеийнхэн бол татар хамтлагийг нэг сайн мэдэхгүй гэж магадгүй тийм яалтч угаасаа бид нарыг төрхөөс өмнө 2003 онд ингээд тэ одоо би чинь 2005 оны хойлоо гэхэд татар хамтлаг 2003 онд үүсээд ингээд 23 жил ингээд дуу хийцэн. Тэнгүүтээ би чинь одоо дөнгөж 20 настай байнгут ингээд яг татар хамтлаг бас дээрэс нь 2000 оны Монголын хипхоп урсгал яг яаж бий болсон бэ гэдгийг бол энэ киноноос шууд авч болно. Тэгээд дээрэс нь энэ хамтлаг 23 жил болсон бол бид бүхний сайн мэдих Бебето гэдэг чихэр болохоор бүр 1998 он гэхэрч одоо чинь 27 жил болцсон юм байлээ тий. Тэгээд яагаад Бебетог ярьж байгаа вэ гэхээр надад одоо 2 Бебето байгаа байхгүй. Энэ 2 Бебето бол миний багада иддэг байсан 2 төрлийн Бебето байгаа байхгүй. Одоо нэг нь бол вампирийн шүттэй би зүгээр яг ингээд амандаа хийгээд яг ингээд шүдний хооронд шүд болгодог байсан. Ийм Бебетогийн чихэр байна. Энэ болохоор нэг юм өтөл гэх юм да. 60 юм уу өтөл. Тэ. Энэ нь бол эсэглэн. Энэ болохоор эсэглэн биш 2 чихэр байгаа байхгүй юу? Одоо зүгээр яг яаж харагддгийг харуулъя л дээ. Нэрээ ингэж задлдаг болов. Одоо шүд бол ийм баг байхад бол аманд бол яг таардаг ус одоо л яах юм байгаа бүү мэт юм. Ингээл хоёр талтай ингээл явдаг байсан. Одоо аманд орсон юм чинь нэг нь итгэхээс ш. За шүдэж яах юм байсан.
Харин өгтөл юм байна. Хоёр талтай юм уу тэгээд эсвэлээ. За яа хөшгөрч яах вэ? Хамгийн сүүлд гэж хэлэхэд энэ киног үзснээрээ бид бүхэн татар хамтлаг яг хэрхэн бий болсноос гадна хүн яаж мөрөөдөлтөө тууштай байвал ямар ч зовлон байсан хамаагүй мөрөөдөлтөө хүрэх боломжтой гэдэг энэ киноноос үзэх боломжтой. Тэгээд бас ингээд нэгэн том хамтлагийн түүхээр нь бид бүхэн кино театраар гарч яхад нь үзэх боломжтой байгаа байхгүй тий. IPTV-д орох байх л та. Гэхдээ кино театрт үзсэн дээр шүү тий. Тэгээ ямар тач би угаасаа кино шүүмжлэгч биш болохоор яг ийм амар киноны өнгө хийцлэл эний тэрэ гэдэг юм ярьсангүй. Гэхдээ надад л таалагдсан киноны өнгө дуу хөгжим угаасаа яг татарын дуунууд явж байгаа. Бас дээрс нь ингээ зураг авалт маавалт. Тэгээд угаасаа энэ киноны ерөнхий продюсераар нь татар хамтлагийн гишүүн мөнх чулуун татар өөрөө ажилласан болохоор бас энэ кино бол ялтчгүй татарын нэг хэсэг болсон бүтээл гэж хэлж болно. Тийм болохоор та бүхэн яг одоо кино театруудаар үзээрэй хотод байгаа бол гэж хэлээ да. Тэгээд угаасаа яагаад намайг ингэж ярьж байгааг би аль түрүүн ярьсан болохоор тэгэж ярих явахтай тийм гэрийнхэн байна. Тэгээд гэрийнхэн байхгүй өөр өшөө олон бичлэгүүдээр уулзах болно. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзсан. Тэгээд дараагийн бичлэгүүдээр ямар бичлэгүүдээр уулзмаар байгаагаа комент хэсэгт бичиж үлдээгээрээ бас дээрс нь татар уран сайхны киног үзсэн бол сэтгэлдээ бас энэ доор бичиж үлдээгээрээ. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн яг энэ гэр доторх бичлэгээр иргэд уулзцгаая. Баярлалаа.